9-ийн 1-р ишлэлийг Есүс явж өнгөрөхдөө төрөлхийн сохор хүнийг харжээ гинэ. За Есүс шавнартайгаа сургаал заагаад хүчнийг эдгээгээд хаанчлыг тунхаглаад явж байх тэр үедээ сохор нэг хүнтэй таарсан баг. Өмнөх зүйлүүдийг харах юм бол Есүс Христ маш олон хүмүүсийг эдгэж ирсэн. За тэр дундаа сохор хүнийг ч гэсэн эдгэж ирсэн түүх гарт. Энэ нэг онцлогтой хүн. Ямар хүн бэ гэвэл төрөлхийн сохор хүн баг. Төрөлхийн сохор хүн байсан учраас шавнар нь Есүсээс нэгэн сонирхолтой асуултыг асуусан. Юу вэ гэвэл шавнар нь түүнээс Раби хин нүгэл үйлснээс энэ сохор төрсөн бэ? Энэ өөрөө юу эцэг эх нү гэж асуусанд Есүс энэ ч эцэг эхэнч нүгэлүүлснээс болоогүй. Харин энэ бол Бурхны үйлсийг түүгээр харуулахын тулд юм аа гэсэн. Тэгэд юудэчүүдийг харах юм бол юу тэднэрт байдаг байсан бэ гэвэл нөгөө хараагүй сохор хүн ер нь бол нүглийнхээ улмаас сохордог гэж тэд үздэг байж л тээ. Тэгээд Есүсийн шавнар ч гэсэн ерөнхийдөө тэгж үздэг байсан. За тэгэнгүүтээ яагаад сохор гим нүглээсээ болоод сохордсон бол энэ хүн төрөлхийн сохор хүн юунаас болоод сохорчваа гэж тэд гайхсан. Тэгээ багшаас асууж байгаа. Энэ өөрөө нүгэл хийчихвүү эсвэл эцэг их нүгэл хийчихвүү гэж. Тэгсэн чинь Есүс Христ хариулж байгаа нь юу вэ гэвэл энэ ч эцэг ихэнч нүгэл үйлснээс болоогүй маа гэж хэлж байгаа. Юудэчүүд юу ч итгэдэг байсан бэ гэвэл ямар нэгэн өвчин гим нүглээс болж үүдэлтэй гэж боддог байсан. Харин Есүс Христ тэр зүйлийг нь тасдаж байгаа. Тэр зүйлийг нь нурааж харин зарим зовлон бэрхшээлүүд, зарим хүнд хэцүү зүйлүүд тэр хүнийг Бурхантай уулзуулах нэг тийм агшин байд юм а гэж Есүс Христ хэлж байгаа. Тэгээд хуучин гэрээг харах юм бол юу гэж хэлж өгнө гэвэл хэрвээ нүгэл үлдсэн хин нэг нь 3 дахь 4 дахь үеэсээ эхэлж түүн дээр шийтгэл буудаг талаар хуучин гэрээн дээр үгэлдэг. Түүнийг Есүс Христийн дагалдагч нар мэддэг байсан болохоор багшаасаа ийхүү асууж байгаа. Тэгээ хариулсан хариулт нь энэ байсан. Харин Бурхны үйлсийг түүгээр харуулахын тулд юм а гэж. Бурхан зовлонгоос сайн үр дүнг гаргах чадaltaй тэр Бурхан. Төрөлхийн сохор тэр нэгэн Есүс Христтэй уулзсан тэр цаг мөчтөө тэр зовлонгоос ангиж ирж байгаа. Төрөлхийн байсан тэр сохор нэгнийг яагаад тэр сохор байлгасан бэ гэвэл Бурхан түүгээр дамжуулан өөрийнхөө ажлыг хийхийн тулд түүнд тэр зовлонг зөвшөөрсөн баг. Зарим хүмүүс ингэ яагаад надад зовлонг Бурхан зөвшөөрж байгаа юм болоо гэж. Яагаад надад өвчин зовлонг Бурхан зөвшөөрдөг юм болоо гэж зарим хүмүүс боддог. Гэхдээ энэ нь Бурханы бас нэг ажиллаа хийх нэг арга юм байна гэж. Өөртөө уулзуулах. Хэрвээ магадгүй тэр сохор байсан, төрлийн сохор байсан тэр нэгэн хэрвээ хараатай байсан бол Бурхантай уулзахгүй байх байсан баг. Есүс Христтэй уулзахгүй байх байсан баг. Харин түүнд итгэх боломж тэр үүд хаалгыг Есүс Христ гаргасан тэр гаргалгаа нь юу байсан бэ гэвэл зовлонг сайн үр дүнгээр эргүүлэх. Тэр боломж, тэр үүд хаалгыг Есүс Христ яг энэ хүн дээр хэрэгжүүлж байгаа. Бидний амьдралд хэрхэн зовлон бэрхшээл байдаг вэ гэж. Тэгээ нэг хүн тэгжсэн. Ер нь бол амьдрах чинь тэр чигээрээ зовлон шттэ гэж. Амьдрах ер нь бол зовлон гэж. Бид нар өдөр болгон өдөр тутам аз жаргалтай амар тайван байж чаддгүй. Тийм байх нөхцөл боломж биднэрт бүрддэггүй. Гэхдээ тэр зовлон, тэр бэрхшээлийг та сайн тал руу эргүүлж чадчихэв үү гэж. Хэрвээ Бурхан танд зовлон, бэрхшээлийг хүлээн зөвшөөрсөн бол тэр цаанах гаргалгаа нь юу гэдэг вэ гэвэл надтай хамт түүнийг даван туулаач гэж хэлдэг. Үргэлж тэр хойдолд нь тэр үгийг хэлдэг. Би чамд үүнийг зөвшөөрснөө туулаа. Гэхдээ энэнгээр хоёулаа хамтдаа алхацгаая гэж тэр хэлдэг.
3 дугаар ишлэл дээр Есүс эцэг хинч нүгэл үлдснээс болоогүй. Харин энэ бол Бурхны үйлсийг түүгээр харуулахын тулд юм аа. Бурхны үйлсийг харуулахын тулд хаяада зарим тохиолдолд танд зовлон зөвшөөрд юм байна Бурхан. Тийм учраас зовлонг та гатлаж гарах арга замыг Бурхан өөрөө танд хэлдэг. Өөрөө танд зааж өгдөг. Намайг илгээгчийн үйлсийг би өдөр байхдаа хийх ёстой. Хинч ажиллаж чадхааргүй шүн ирж байна гэж нэг сонин ингээд бид яг энийг эхлээд уншихдаа ерөөс ойлгоо. Яг Бурхан тэр хүний гин нүглийн талаар ярьж байсан гинт ийм утгагүй сони юм яриа явчихваа гэж би бодсон. 7 хоногийн туршид уншсан. Гайхсан. Тэгээ нэг зүйлийг Есүс Христ энд хэлсэн юу гэвэл боломжийн талаар хэлсэн. Хүн болгонд Бурхан боломжийг өгд юм байна гэж. Энд дэр дөрөвдөр юу хэлсэн бэ гэвэл намайг илгээгчийн үйлсийг би өдөр байхад хийх ёстой гэж. Энд дэр өдөр, шөнө, тэгээ гэрэл гэдэг үгнүүд 4-5 дахь ишлэлээр гарч байгаа. Яагаад эдгээр үгнүүдийг хэрэгэлсэн болоо гэж би айгүй ингэж толгой гашилсан. Яагаад Бурхан минь надад хэлж өгөөч ээ гэж. Дараагийн бүлгүүдийг харах юм бол Есүс Христ энэ дэлхийгээс явах тэр үйл процесс болох байсан учраас энийг басан гэж шагнартаа өгүүлсэн. Бас нөгөө талаар юу гэж хэлж байна вэ гэвэл энд боломжийн талаар. Биднэрт өдөр байх цаг хугацаанд боломж биднэрт байдаг. Гэрэл байх хугацаанд нэг үгэндээ энэ амьд байх цаг хугацаанд. Өдөр буюу бидэнд амьд байх цаг хугацаанд боломж бүр биднэрт ирдэг. Яг тэр боломжийг хэлэх үедээ энэ сохорсон нэгнийг хараа оруулах энэ агшиндаа Есүс Христ энэ үгийг хэлж байгаа. Юу гэвэл намайг илгээгчийн үйлсийг би өдөр байхад хийх ёстой. Хинч ажиллаж чадхааргүй шүн ирж байна гэж. Удахгүй шүн ирэх болно хүмүүсийн амьдралд. Тэр үгээ гэвэл үхэл. Хэрвээ үхэл ирэх үед үхчихсэн бидэнд боломж өггүй болно. Шүн ирэх үед биднэрт боломж байхгүй болно. Тийм учраас энд нэг боломжийн талаар. Ямар боломж вэ гэвэл Бурхан хүн болгонд зовлон бэрхшээлээс даван туулах боломж бүрийг өгдөг. Бас нөгөө талаар Есүс Христ хүн болгонд өөрийнхөө ажлыг хийлгүүлэх боломжийг өгдөг. Бас өдөр бүрийн амьдралд тань алхам бүрт тань Бурхан боломжийг хайрласаар л идэг. Гэхдээ энэ боломжийг та хэрхэн яаж ашиглаж байна вэ гэж. Өдөр байхдаа буюу амьд сэрүүн байхдаа, амьд байхдаа, Бурхантай хамт байхдаа хийх ямар боломжууд бидэнд байна вэ гэдгийг та өдөр бүрийн амьдралд боддог нэгэн байгаасай. Шүн ирэх болно. Есүс Христ ч гэсэн яг шөнөөрөө өөрийнхөө үхлийг зөвж байгаа. Би гэрэлтээд энэ ажлуудыг хийх болно. Харин удахгүй шүн буюу тэр харанхуй ирэх болно. Гэхдээ дараад нэг зүйлийг хэлсэн юу вэ гэвэл би ертөнцид байгаа үедээ ертөнцийн гэрэл юм а гэж хэлсэн. Тэр энэ үхлийг даван туулсныхаа дараа би тэр гэрлийг та нарт өгөх болно гэж. Би бол энэ дэлхийн гэрэл юм а гэж хэлсэн. Зовлон бэрхшээл донд тэр юуг харуулдаг вэ гэвэл гэрлийг харуулдаг, очийг харуулдаг. Тэр замаар над руу чиглээд ирээч хүү минь охин минь гэж тэр үргэлж биднэрт боломж үүд хаалгыг өгдөг. Харин бид харанхууд гэрэлт Бурхан дуудаад агс чинь харанхуун үйлсдэр харанхуй дотроо байсаар л байвал бид боломж бүрийг алдаж байна гэсэн. Өдөр нэг олон хоног үргэлжлэхгүй шүү гэж. Энэ юу гэвэл боломж нэх олон үргэлжлэхгүй шүү. Бид яагаад гэвэл маргааш магадгүй бид 10 минутын дараа юу болохоо ч мэдэж чадахгүй тэр нэг шүү дээ. Хизээ биднэрт шүн ирэхийг бид мэдэхгүй. Хизээ биднийг шүн буюу тэр шүүлтийн өмнө авчрахыг бид мэдэхгүй. Тийм учраас танд байгаа боломжийг та ашигладаг нэгэн байгаар. Бас Бурхны ажлыг хийдэг нэгэн байгаар. Бурхан хүн болгонд өөрийнхөө ажлыг хийлгүүлэхийн тулд
боломж бүрийг өгдөг. За ажлыг бизнес эрхлэнгээ Иесус Христийг тунхаглах, таалгачин хийнгээ Иесус Христийг тунхаглах эдгээр боломж бүрийг Бурхан өгдөг. Бас нөгөө талаар зовлонг туулах боломж бүрийг Бурхан өгдөг. Бурхантай ойр дотн харилцаатай байх үед боломж үргэлж нээлттэй байдаг шүү. Боломжгүй мэд харагдаж байгаа зовлон бэрхшээлээс хүртэл сайн үр дүнг тэр гаргаж чаддаг. Йов номыг харах юм бол Йовд Бурхан өөрөө зөвшөөрөөд зовлон илгээж байгаа. Сатан юу гэж ирж хэлдэг вэ гэвэл та энэ өөрийнхөө хүн Йовыг харал та. Тэнд та ивэл өрөөлө бэлхэн дүүрэн өгөөд байгаа учраас тэр аз жаргалтай амьдраад байгаа байхгүй юу? Та түүнийг навчгал та. Тэгээд Йовыг яаж зүдрэхийг, яаж таныг хараахыг харъя гэж тэр хэлдэг. За, болж байна. Йовын амнаас нь бүх зүйлийг наваа гэж тэр хэлсэн. Йов яар шархандаа баригдсан. Бүр яраа нөгөө нэг шил яагаад ингээд ваарны юугаар хилтерхийгээр гэж майжх юмсан гэсэн тэр хүсэл тэрэндээ бүр ингээд яга майжчихсан шүү дээ. Тэгтээ Йов зөвд итгэмжит хүмүүс. Юу гэвэл тэр Бурхан надад гэрлийг харуулах болно гэж тэр итгэжсэн. Тийм учраас эхнэр нь хүртэл түүнд чи Бурханаа хараагаад одоо үхээ гэж хэлж явах үед нь Бурхан надад өгсөн хань одоо буцаад авч ийна гэж тэр хэлсэн. Ийм зүрх сэтгэл бидний зүрх сэтгэлд хэр байдаг вэ гэж. Бурханы өгөх боломж хүртэл бид хэр тэсвэр төвчээр донд Бурхантай хамт алхаж чаддаг. Бурханыг номер 1 тавьж чаддаг тэр нэг юм бэ гэж. Амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн юм байна. Тэгвэл бид зовлон бэрхшээл дундаа л нэр энийг яаж хатландаа гэж шагшраад явах бус харин бүтээгч Бурхан руугаа ойртож түүний гэрэл дотор боломж бүрийг ашиглах хэрэгтэй. 6 дээр ингэж хэлээд тэр газар нулимж шүлсээрээ шавар зуурч сохрынуудыг шавраар шаваад гэж. За нөгөө сохорт Иесус Христ одоо боломжийг олгох чинь. Зовлонгоос гэтлэг тэр боломжийг, тэр үүд хаалгыг. Тэгэд их сонин зүйлээс юу гэсэн чинь газар шүлсээ хаяад нүлмаад тэгээ шавар зураад нөгөөдхний нүдийг ингээ шавраа шавцсан. Тэгээ би яагаад бас ингэж байгаа юм болоо гэж бас бодсон. Яагаад ингэж Иесус Христ ингэж байгаа юм болоо. Тэгээд нэг тойл бичиг харсан чинь яг юудэчүүд за дээр үеийн хүмүүс яадаг гэсэн юм бэ? Шүлсэнд нөгөө амгаах зүйл байдаг гэд ер нь юудэчүүд ч гэсэн тэр шүлсээ ер нь ашигладаг байж л дэмжлэгээний аргандаа тэр энгийн тэр аргыг нь Иесус Христ ашигласан баг энэ дэр. Энгийн. Гүр одоо юу гэдэг бид нар ч гэсэн тэгдэг шүү дээ тий. Тэг шалбархаа олчвал нэг юм ингэж ингээл тий. Ингэж ингээд тэгдэг. Тэг ийм энгийн аргыг гайхамшигт үйлстэй тэр ашигласан. Маш энгийн арга. Хинч тэрийг түүгээд ингээд хараа авах боломж байхгүй. Ер нь ингээд бодоод үзэх юм бол тэр тийм энгийн зүйлээс гайхамшиг бүтээсэн. Тийм болохоор та зовлон бэрхшээлийг туулахдаа Бурханы өгж байгаа энгийн зүйлийг харах үед, энгийн боломжийг харах үед тэр нээгддэг. Зарим үед тэгдэг шүү дээ хүмүүс. Хөөе ийм амархан юм байсан юм уу? Тэ? Энэ зовлон бэрхшээлээс ингээл гарчих байсан юм уу? Залбираал болоо юу те? Тийм, залбираал болоо ер нь бол. Библи уншаал болоо байсан юм уу? Тийм, Библи уншаал гарцсан байсан. Хүмүүс амар сонин зүйлсүүдийг боддог. Нэг юм шидтэн гарч ирэл те. Эсвэл нэг юм туслагч гарч ирэл. Эсвэл нэг супермен гарч ирэл. Пумпа үзүүлэх. Үгүй. Тэр маш энгийн зүйлэр. Тэр залбирлаар, тэр тутам харилцаагаар, тэр Библи уншлагаар дамжуулан таны зовлон бэрхшээлийг тэр сайн үр дүнд рүү авчирдаг. Түүний энгийн арга нь ердөөл Библи. Та нээж үзэхгүй зовлондоо шаналал явж гин үү? Та Бурхандаа хэлэхгүйгээр зовлондоо шаналал явж гин үү? Түл хэлээр. Өчөөр уншаарай. Зарим хүмүүс тэгдэг.
Би нөгөө залбираал байгаа хгүй юу? Залбираал байгаа. Гэтэ бурхан өгөхгүй байгаа. Тэгтээ залбирсныхаа дараа Библийг уншсан уу гэж. Гарах арга замыг өгдөг. Тэр амийн үгийг уншсан уу гэж. Маш олон арга замаар бурхан өөрийнхөө гайхамшигт үг, өөрийнхөө гайхамшигт боломж өгд хаалгыг хилдэг л дээ. Библиэр дамжуулна, найзуудаар дамжуулна, бурханлаг хүмүүсээр дамжуулна, пастраар дамжуулна, зүүдээр дамжуулна. Гэхдээ хамгийн зөв сайн зам бол Библи. Бурханы үг. Тэр л биднэрт гарах замыг, гарах аргыг өгдөг. Зовлон, бэрхшээл, хүнд хэцүүгээс гарах тэр л арга замыг өгдөг. Тэгээд Есүс Христ шавар зуураад нөгөө хүнийг нэг зүйл хэлсэн. Юу вэ гэвэл 7 дээр. Яв. Силомын цөөрөмд угаа гэв. Тэгээ бас боц. Яагаад илгээгдсэн гэдэг газар тэр цөөрөмд очиж заавал тэр шаврыг угаах хэрэгтэй юм болоо гэж. Тэгээ жоох ингээд нөгөө теологчид юу ч хэлдэг вэ гэвэл алгорчлох. Зүгээр алгорчлоод бодсон. Зүгээр ингээд бодоод үзсэн чинь зүгээр юу гэж бодсогдсон бэ гэвэл Есүс Христ энэ дэлгэр рүү илгээгдсэн. Илгээгдэж Бурханаас илгээгдэж ирсэн. Тийм учраас яг энэ нэр амар тохиромжтой байсан юм шиг. Тэгээд тэр угаасан нүдээ нээгсэн тэр нэгэн хаашаа илгээгддэг вэ гэвэл бусад руу. Бидний харахгүй одоо нөгөө харж байгаа юм шиг боловч харахгүй байгаа. Тэр нүдийг Иесус Христ нээж өгдөг. Тэр нь амийн нүд. Иесус Христ тэрийг бусдаагаа хуваалцаа гэж биднийг илгээдэг. Та бол энэ газар ингээд суугаад гарахтаа илгээгдэж байгаа. Хаашаа вэ гэвэл ажил руугаа, гэр бүл рүүгээ, нийгэм лөө илгээгдэж байгаа. Та илгээлтэй ажиллаа хэр хийж чинь вэ? Та илгээлт гэж бодохоор л за том мишонерууд, том хүмүүсийг илгээлт хийдэг гэж бодож байна уу? Та өдөр бүрийнхээ амьдрал илгээлтийг хийдэг. Яагад гэвэл та ивэлийн хур чуулганаас нийгэм рүү илгээгдсэн. Та ивэлийн хур чуулганаас гэр бүл рүүгээ илгээгдсэн. Та хэр энэ илгээлтийн буюу сайн мэдээний ажлыг хийдэг вэ гэж. Эсвэл би л цуглаандаа яваал, гой байгаал, ингээл амьдарч ивэл болно гэж бодож байна уу? Хоёрдугаар явах нь 5 дугаар бүлэг дээр юу гэдэг вэ гэвэл биднийг Христийн төлөх элчин сайдууд юм аа гэж хэлсэн байдаг. Та бол Христийн төлөх элчин сайдууд юм. Таныг элчин сайдаар энэ газар томилсон. За элчин сайд гэд бодохоор юу бодогдчих? Тухайн улсад одоо за манай Монголд Солонгосын элчин сайдын яам байгаа тий. Тэр хүмүүс юу хийдэг вүлээ? Өөрийнхөө орныг сурталчилдаг, өөрийнхөө орны одоо хийгдэж байгаа ажлуудыг биднэрт тайлбарладаг. За хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зарим бас бус зүйлүүдийг хийдэг. Иймэрхүү зүйлүүд хийдэг. Тэгвэл элчин сайд болсон та бурхан нөгөө хүн хоёрын хоорондох элчин сайдын тэр ажлааг хэр хийж ийнэ гэж. За бурханыг сурталчлах нь хаашаа. Гэхдээ бурханы сайн мэдээг хэр тарааж байна гэж. Энэ бол элчин сайд хүний хийх хамгийн номер 1 асуудал. Илгээгдэж буй хүний хийх номер 1 зүйл. Зовлон бэрхшээл хүнд хэцүүгээс гарах бас нэг арга юу вэ гэвэл сайн мэдээ ярих. Хүчтэй болгодог. Зоригтой болгодог. Тэрийг өөрөө даван туулах хүч чадлыг биднэрт өгдөг. Тэгээд нөгөө хүн маань яваад Силом гэдэг цөөрөмд угаагаад хараатай болцсон. Энэ дээрээс бас нэг зүйлийг харж байна. Юу гэвэл дуулууртай байдал. Магадгүй тэр хүн энгийн зүйлээр те шүлсээ нэг шавар зуураад хийчихсэн энгийн зүйлээр нүдийг нь шавчихсан очоод угаа гэж хэлэх үед магадгүй би байсан бол
Гахгүй ч байсан гэж болно. Энэ намайг өстө тамалж ах шүү дээ тий. Хайчаад явах. Харин энэ хүнд юу байсан бэ гэвэл дуулууртай байдал байсан. Бид бурханд хэрхэн дуулууртай хүмүүс вэ? Дуулууртай байдал дуулуур гэхэр нэг тийм ямар нэгэн зүйл одоо ингээд за ээж минь надад нэг зүйлийг даалгалаа гэ. За өнөөдөр тийм юм зүйл хийгээрээ туулаа. Би хэрвээ дуулууртай хандж байгаа бол түүнийг хий. Яг түүнтэй адилаар бас дуулууртай байдлыг харагдсан. Зовлон бэрхшээлийг даван туулж, хүнд хэцүүг даван туулахад бас нэг зүйл нь юу вэ гэвэл дуулууртай байдал. Бурхны хий гэсэн зүйлийг та хэр хийдэг вэ? Гарах замыг нь өгчөөд байхад та дуулууртайгаар түүнийг нь шүүрч аваад боломж бүрийг ашиглаж чадчихэв. Дуулууртайгаар амьдрч чадчихэв гэж. Өсвөрийнхөө хүүхдүүдэд нэг даалгавар өгдөг. За ишлэлж ижилүүлэх. Өчигдөр тэгээ ишлэлээ яасан чи нэг л хүн ижилж ирсэн л дээ. Манай инжир. Тэгээ гинт нөгөө үрээ ишлэлж ижилж ирсэн хүндээ бэлэг өгөх байсан чинь нөгөө бэлгээ болоод нэг гişтэй чихэрхэн ч юм уу тиймэрхүү юм байсан болоод кафенд 5,000 төгрөгөөр хоол идэх эрх юм чиг үе гэсэн чинь нөгөө эцэг гэж байгаа аахгүй. Арайчтэй үгүй. Хэрвээ тэд чийжилж ирсэн бол үгүй магадгүй ихтэй чихрэл авах байсан багтаа бөөнөрөө чийжилсэн бол гэхдээ миний хувьд манай хүүхд дуулуургүй хандсан. Бурхны үгийг чийжлээд дуулал 23 дугаар бүлгийг чийжилж ирэх хэрэгтэй байсан. Тэгээ ганцхан хүн чийжилсэн. За молор хагас дотор дүүгээ хилэнгүүт нэг хасцсан ингэ хэлсэн. Тэгээ дүүрүү ингэж байгаа байхгүй за тий. Бус нь ерөөсөө баг нээж үгүй юм уу гүм үү гэмээр тэгж ирсэн. За дуулал 33 шүү. За 2 дугаар Коринт тэд шүү гэд ингээд ишлүүд нэмэгдээд лээсэн байхгүй уулна. Тэгээд тэд нэр за дараагийн удаа гэд. Зарим үед нь би бас өөрөө мартчихад тэгээд шалгаагүй явж байгаа 40 өдөр шалгаад. Яг л ийм байдлыг бурхан тий биднийг хэр дуулууртай вэ? Танд нэг даалгавар өгсөн. Тэр даалгаврыг та хэрхэн гүйцэлдүүлж байна? Тэр нь дуулууртай байдал дотор хэр явж байна? Ямар даалгавар өгсөн бэ гэвэл энэ дэлхийн бүхэл хүмүүсийг дагалдагч болгохтой. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд бэвтээсэн хүртээ. Миний зааж сургасныг тэдэнд заагаарай гэсэн. Тийм даалгавар өгчөөд бурхан авлага яваад тэг удахгүй ирнэ. Бид хэр даалгаврыг гүйцэтгүүлж байгаа юм бэ гэж. Шүн буюу тэр шүүлтийн шүн буюу тэр үхлийн үхээд бид нар шүүлтийн өмнө ирэх үед биднээс бурхан яг энэ асуултыг асуув. За чи надад итгэсэн байна. Туулаа. Тэгвэл миний даалгаврыг хэрхэн гүйцэтгүүлсэн бэ? Чи миний хүнд хэрхэн дуулууртай хандваа туулаа. Гэх үед нь би урдаас нь ямар даалгавар? Эсвэл би мэдээгүй шүү дээ. гэж хэлэх хэрэг бидэнд байхгүй. Эсвэл түүнээс ингээд зайлдаад холдох хэрэгч бидэнд байхгүй. Тийм болохоор бид даалгавраа дуулууртайгаар гүйцэтгэж зовлон бэрхшээл хүнд хэцүүг даван туулахтаа түүний боломж бүрийг ашигладаг тийм байцгаа. 8 дээр урд нь түүний гуйлгчин байсныг харсан хүмүүс болон хөшөөд нь эн чинь гуйлгууч суудаг өнөөх биш үү гэхэд зарим нь тэр мөн байна гэцгээв. Бусд нь үгүй түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө тэр чинь би байна гэж хэлв. За бидэнд өөрчлөлт шинжилэлт гаргаж ирэх үед хүмүүст тэр нь харагдаж эхэлдэг. Энэ дэр нэг сонин зүйл гарч байгаа нь юу вэ гэвэл нөгөө уулна гэд нүдэн л хараад болцсноос биш за хувцсанараа солилцсон ч байж магадгүй юм л та. Гэтэ нөгөө хүмүүс ингэж байгаа тэр мөн үү? Үгүй юм шүү. Төстэй юм шүү гэж. Тэгээд Иесус Христэд итгэснийхээ дараа
маш их өөрчлөлтүүд хүмүүст гардаг. Архична байжгаад гэрэлд гараад өөрийгөө хараад үгүй энэ амьдрал чинь юу вэ? Биш юм байна. Би бурхан дотор арай өөрөөр амьдрах хэрэгтэй юм байна гэдэг өөрчлөгдсөн хүмүүс байгаа. Маш олон. Тэр хүмүүсийг нь хараад нөгөө хүмүүс яг ийм зүйл хэлдэг. Хөөе нөгөө бата чинь мөн үү? Нөгөө наран туулын урд байдаг гэсэн бата мөн үү? Биш юм шүү. Үгүй мөн байна. Яг ийм яриаг ярьдаг. Нөгөө гуйлах чинь гуйлахгүй суудаг гэсэн нөгөө нөхрөө. Биш юм шүү. Үгүй мөн байна гэж. Яг тийм зүйл бидний амьдралд бий бол өөрчлөлт. Иесус Христийг дуулууртай дагах үед бидний амьдралд өөрчлөлт гардаг. Тэгээд тэр нь бусдад харагддаг. Бусдад түүнийг хараад шагширдаг. Бас нөгөө төвөр хатаархдаг. Тэгээд магадгүй би зүгээр энд жоохон бага хэмжээнд хатаархал явагдсан юм болов уу гэж би бас харсан. Юу гэвэл тэд түүнээс тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ гэж асууад байгаа байхгүй. Яагаад чиний нүд нөгөө сохор мохор байсан чинь ингээд зүгээр болчихвоо? Яаж вэ? Биднийг өөрчлөгдөж, биднийг өөр хүн болж шинэ бүтээл болох үед тэр элчин сайдын үүргийг сайн гүйцэтгэж биелүүлэх үед биднэрт өөрчлөн шинжилэлт гараад бусад маань биднийг анзаарч эхэлдэг. Туулаа чи яагаад ингэж өөрчлөгдөж байгаа юм бэ? Чи яагаад ийм болчих вэ? Цаан чи юу нуугдж байна гэж асуудаг. Харин таны амьдрал, миний амьдрал, бидний амьдрал бусдад яг тэгж харагдах хуйцаар бусад хүмүүс атаархлан төрөөд жоохон буруу талаар хэлж байгаа шүү. Атаархлан төрөөд бурханд ирэх хэр тэгж амьдрдаг хүмүүс вэ бид? Эсвэл та энд л итгэж байгаа эндээс гарахтаа зүгээр л яг нөгөөний хүн болоод явдггүй. Эсвэл бусдтай нөлөөллийн тэр амьдралаар амьдардаг хүн үү гэж. Бусад хүмүүс таныг харахтаа хүү христчэн байх чинь, Иесус Христэд итгэх чинь, цуглаанд явах чинь ингэж өөрчлөгддөг юм байна. Чи мөн үү? Би бас ийм болёо гэсэн тэр өөрчлөлтийг хэр танаас хардаг вэ гэж. Манай нэг цуглааны үгт хэлжлгүй ажиллаа. Нөгөө цуглаан нөгөө ажил дээр нэг Христ итгэгч хүн байдаг гэдгийг мэдэхгүй явж байгаа. Хүү чи цуглаанд явд юм уу? Тийштэй би цуглаа. Үе хоёулаа 2-3 жилийн турш тий ажил хамтдаа ажиллаж би нэгээ цуглаанд явахыг мэдээгүй юм биш тий. Тэгэхээр бид өөрчлөлтөнд донд Бурхныг тунхаглаж элчин сайдынхаа ажлыг хийцгээе. Таныг хараад бусдад нь атаархаад Иесус Христ рүү ирээсэй гэж. Би бас ийм болъё гэж. Би бас ийм болмоор байна гэж. Би яг л даашгаа шиг болмоор байна. Би яг л даашгаа шиг болмоор байна. Намайг ийм болгоод өгөөч гэж. Ер нь бол өсвөрийн цуглаанд бас тиймэрхүү зүйл гардаг. Юу гэвэл би яг л цэггүй шиг гитар тоглох сурмаар байна. Ингээд гитар тоглодгүй байсан хүмүүс чинь увтгаа байгаад нөгөө гитараа ингээд дуугаал. Ингээл манай цуглаандад нэг тийм хүн бий болчиход байгаа шүү дээ. Унтаж чадхаа байсан. Ингээд хүүе болооч цэнгэлээ одоо унтъя. Цэнгэлээ тэгсэн шүү дээ. Бидэртэй хамт юунд явах та. Кемпэд явах та. Яаж яах ингээ эндэр дээр ингээ ороод засаад унтцсан. Тэгэл яг ингээ нөгөө гитар яг ингээ байрлцсан. Тэгэл дуургаал. Үнэхээр тэр зүрх сэтгэл нь бүр тийм гитарчин болох тэр зүрх сэтгэл нь хассан юм. Цэг надад нэг юм зааж өгөх гэсэн юм аа гэд. Бүр магтаалын бэлтгэл дуустал нь хүлээж авах готоор. Үгүй чи явахгүй юм уу? Цэг надад нэг юм зааж өгөх гэсэн юм аа. Тийм болохоор тэгж одоо за атаархал гэх юм ч одоо хаашаа одоо цагаан атаархал цагаан тэр нөгөө тийм болмоор байгаа хүсэл бусад яг л ингэж нөлөөлөөсэй гэж. Таныг харахтаа би ийм христчэн хүн болмоор байна гэж. Паул гайхалтайгаар тунхаглаж хэлсэн шүү дээ. Би Христийг дагдаг шиг намайг дагаад намайг дуурай гэж. Намайг дуурай. Асуудал байхгүй Паул хэлж байгаа.
Би Есүс Христийг тэр тушаалыг ер нь би дагд юм аа. Би дагдаг хүн. Тэм учраас намайг дагаач гэж. Тийм болохоор та дагалдагч бэлддэг. Есүс Христ ирээд тэр ирнэ шүү. Ирээд асан даалгавраа. Явж бүх хүнснийг дагалдагч болох гэсэн туулаа. Алин хин бэ? Тэг үед нөгөө шилээ майжаад, толгоогоо майжаад зогсох тиймч боломж олдохгүй байх л та бидэнд. Тэгээд 11 дээр Есүс гэдэг хүн шавар зурж, нүдийг минь шаваад надад Силом руу яваад угаа гэж айлцсан. Тэгээд би явж угаагаад хараатай болсон гэж хариулваа. Тэгээ яг нөгөө энэ хүнийг ингээ харангууд яг Есүсийг бас таниагүй байсан энэ үед. Есүс Христийг яг өөрийнх нь амьдралд тэр бурхан ажиллаа хийчлээ гэдгийг тэр мдэггүйсэн. Гэтэ дараагийнхны ишлэлүүдийг харах юм бол тэр итгэж байгаа. Тэр Есүс Христийг тунхаглаж байгаа юм. Тэгээ энэ үедээ болвол юу гэж хэлж байгааг бол Есүс гэдэг хүн шавар зураад нүдийг одоо ингээд Силам руу яваад угаа гэсэн чинь би ингээд дуулууртаагаар угаагаад тэгээд би ингээд ийм болчлоо гэж. Тэгээ надад энийг ингээд уншиж хахад нэг зүйл нэг санаанд орсон юу вэ гэвэл анх цуглаанд би ирээд залуучдын ахлагч суур надад юу гэж хэлсэн бэ гэвэл нөгөө Иохан номоор товчлол хийгээд бичээд ирээрээ гээд. Тэгээ би өмнөдөө бол юу хийж байгаагаа ч тэр үед мдээгүй. Би юу ч ойлгоогүй ер нь бол бараг тий энийг л товчлоод ир гэсэн юм чинь би уншаад ирээ, уншаад очие, тэгээд уншаад яваад утсан. Тэгээд дараад нь юу болсон бэ гэвэл би ойлголт, ухаарал тэнцэнээс ингээд баг зэрэг чимээгүй цаг хийх ийм алхамаар урагшилжсэн. Энэ бол дуулууртай байдал. Тийм болохоор бид бас дуулууртай байдал дотор яг энэ хүн шиг. Есүс Христ биднийг юу хүсэж ин биднээс юу ч гэсэн хийгээл үзье. Үр дүн нь юу болохыг бид харах хэрэгтэй. Би ч гэсэн яагаад Библийн сургуульд яг орсон үедээ бол мэдээгүй. Би одоо яагаад Библийн сургууль сураад байгаа юм болоо. Гэхдээ надад нэг тэр зорилгын төлөө намайг ашигланаа гэж. Тийм болохоор танаар хийлгүүлж байгаа тэдгээр зүйлүүд бас зовлон бэрхшээл тэдгээр зүйл нь таныг итгэлд ахиулдаг тэр зүйл байт юм шүү гэж. Та юу хийгээд байгаагаа ч зарим үед ойлгохгүйгээр магадгүй Библи уншиж магадгүй. Библи уншаад ойлгохгүй. Уншаад юу яриад байгааг нь ойлгохгүй тийм тохиолдлууд байдаг. Гэтэ нэг л мэдгээд та Бурхны үгийг ойлгодог, мэддэг. Бурхан надад ийм үгийг хэлж байгаа юм байна гэдгийг та ойлгодог бол. Тэгээд нөгөөдхөд нь 12 дээр асууж байгаа. Тэр хаана байна гэсэнд би мэдэхгүй гэлээ. Нөгөө хүмүүс нь одоо сонирхож эхэлж байгаа юм. Өөрчлөлт шинжилтийг харчихсан. Өөрчлөлт юу болохыг мэдчихсэн. Тийм учраас хүмүүс сонирхож эхэлж байгаа. Тийм болохоор таачсан хүмүүсийн сонирхлыг татгүйц тэр Христ ч юм байгаа. Хүмүүсийн сонирхлыг татдаг Христ ч юм байгаа. Тэгээд бас Бурхан хамгийн сайн арга зам, сайн гарцаар зовлон бэрхшээлийг шийдвэрлэдэг юм шүү гэж. Тэр зовлон бүрийн үр дүнг сайн болгох чадaltaй тэр Бурхан. Тэгээд зовлон өгөхдөө зовлон бэрхшээлийг танд өгж гинэ гэдэг нь бас итгэлээс итгэлд над руу ойртон өсөөсэй гэж хүсдгээрээ надтай хамт энийг давмтуулаасай гэж тэр дандаа хүсдэг. Тэгээд бас нэг зүйл нь та элчин сайд шүү. Одоо нэг элчин сайд шиг амьдраа. Нөгөө юу гэдэг лээ? Дошин дээрээ том байл та гэдэг шиг. Жохон том бай одоо. Элчин сайд шиг. Энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн Бурхны элчин сайд гэдэг өөрийгөө боддоо бүр ингээ омогшоод ингээ нэг гоёлохгүй юм. Болж байгаа зү.
Би зарим надад нэг амар хэцүү ингээд нэг бүр хүчгүй сул дорой болоод нэг сонирн болох үедээ би юу гэж боддог вэ гэвэл энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бурхан миний бурхан шүү дээ гэж би дандаа өөртөө хэлдэг. Тэр бурхан миний бурхан байхгүй юу гэж. Тэгэхээр ингээд нэг үлээгээд нэг хүч оруулчих юм шиг нэг гоё ингээд болоод тийм ээ. Тэгээ бас нэг зүйлийг мартчих. Яг саяхан. Юу гэвэл энэ хүн төрөлхийн сохор байж хаад бурхан түүнд хараа өс. Харин төрөлхийн хараатай мөртлөө сохор юм шиг амьдэрдэг хүмүүс байдаг. Төрөлхийн хараатай хардаг мөртлөө гэсэн үг шүү дээ. Хардаг мөртлөө сохор юм шиг амьдэрдэг. Гэрэл байгааг мэддэггүй амьдэрдэг. Гэрлийг хардаггүй амьдэрдэг. Харин өөр зүйлийг эрэлхийлж амьдэрдэг тэр хүмүүс та элчин сайдан шүү гэж. Тийм учраас та тунхаглагч нь, та хэлэгч нь, та зуучлагч нь. Тэгээ дотоо баяр болох гэж байгаа. Цагаансаар жинхэнэ нөгөө холион бандангийн баяр шин ер нь бол нэг утгаараа шашин чисэн талаараа бодох юм бол мөр гаргана, сүгөө өргөн, будаа юу илээ тийм юмнуудаа хийн. Тэг яадаг вэ гэвэл энэ амар гой суужгаад гэж суужгаад яг цагаан сараар тийм юмнуудыг хийдэг хэрсэж хүмүүс. Яадаг вэ гэвэл угаасаа хүрхий аав ээж минь за бурхан юм чинь аав ээж минь л юу юм чинь ингээд надад энэ хамаагүй л дээ гэж зул өрчдөг. Тэнгүүтээ Иесус Христ 2000 жилийн өмнө таны төлөө мөр гаргачаад тах чинь та мөрөө гаргадаг. Яах ч хайж. Ямар мөр гаргах. Хаашаа хучих. Шинийн 3 чинь цуглаантай өдөр байлаа шүү дээ. Тэгээ наашгаа ирээрээ. Тэгээ холион бантан болох үед холион бантан болваа. Ахмадуудаа. Холион бантантай хутгалдаад хардаг мөртлөө хараагүй юм шиг байваа гэж. Таны нүд нээлттэй шүү. Иесус Христ таны нүдийг нээсэн. Тийм учраас бусдад тэр холион бантан биш харин Бурхныг тунхаглаарай. Би удаад нэг зүйлийг яаж одоо ингээд айгуур залбирч байгаа нь юу вэ гэвэл хамаатан садан инээ тэр хүмүүстэйгээ уулздаг учраас тэдэндээ Бурхны талаар тунхагламсаа гэж их бодож байгаа, хичээж байгаа. Тэдний сонсоод хүлээж авах нь тийм чухал биш. Бидний ярих нь л чухал. Бидний тунхаглах нь л чухал. Тийм учраас цагаан сарыг, энэ баярыг бүгдээрээ элчин сайдууч шиг хийцгээе. Очихдоо дотроо хэлээрэй. Би бол Бурхны элчин сайдаа гэж. Тэгэд ороод тунхаглаарай. Харанхуйд байгаа, гэрлийг мдээгүй байгаа, харж байгаа мөртлөө харахгүй байгаа. Тэр нэгэнд та тунхаглаарай. Тэгээд бас зовлон бэрхшээл танд ирэх үед энэс арга зам угаасаа байгаа. Бурханд гэж хэлээд та түүнтэй хамт даван туулдаг нэгэн байгаарай. Бас дуулууртайгаар түүний хий гэсэн зүйлийг дуулууртайгаар хийдэг нэгэн байгаарай. Түүний хамгийн хүсдэг зүйл нь юу вэ? Бурхны. Та юу гэж бодож байна? Бурхны хамгийн хүсдэг зүйл юу вэ? Тийм сайн мэдээ тараа. Гэхдээ тэр дуулууртайгаар өөртөө ойр дотн харилцаатай байхыг хүсдэг. Хэрвээ Бурхантай ойрхон байгаа хүн угаасаа сайн мэдээ ярина. Бурхантай ойрхон байгаа хүн угаасаа залбирна. Бурхантай ойр байгаа хүн угаасаа Библийг уншина. Бурхантай ойр байгаа хүн угаасаа магтан дуугаар бэлхэн дүүрэн байна. Нүг ийм дуу гэдэг шүү дээ. Юу лээ? Ивэлэр царай чинь гэрэлтвэл юу лээ? За мартчихлаа. Уулын бид нар дуулдаг шүү дээ. Ямар ч юм царай чинь сайхан гэрэлдээд ивэл өрөөлөөр дүүрэн байх болно. Тийм болохоор та Бурхны элчин сайдууч шүү. Гарах гарцыг Бурхан дандаа өгдөг. Тэр
Муу зүйл сайнаар эргүүлэх, муу зүйл сайн үр дүн авчрах тэр бурхан шүү гэж Иесус Христийн нэрээр тунхаглаж байна. Тэгээд та энэ баярын өдрүүдэд би бол элчин сайдаа гэд элчин сайдынхаа үргийг сайн ухамсарлан биелүүлээрэ, холион бадан дунд битгий яваарай. Зовлон бэрхшээл ирэх үед гарах гарсан бурханд байгаа гэдэгт итгэж, түүнд ойртож, түүнд дуулууртайгаар түүнтэй хамт алхаарай гэж та бүхнийг уриалж байна. Тэгээ хамтдаа босоод бүгдээрээ залбирцгаая.